Нийслэлийн мэрэгжлийн хяналтын газар 174 шатхуун түгээх станцуудыг шалгахад 434 зөрчил илэрчээ. Зөрчлөөс 265-ыг нь арилгажээ. Үлдсэн зөрчлүүд нь аюулгүй зайн хэмжээ, газрын зориулалттай холбоотой зөрчлүүд байсан байна. Эдгээр зөрчлүүдийг холбогдох байгууллагууд нь мэдэгдэж, зөрчлийг арилгах тал дээр анхаарал тавихыг шаардсан байна. Газрын тосны бүтээгдэхүүний тухай хууль зааснаар зөрчилтэй аж ахуй нэгж болон хувь хүнийг 100-аас сая хүртэлх төгрөгөөр, барилгын тухай хуулинд зааснаар 200 мянгаас 4 сая хүртэлх төгрөгөөр торгох хэрэгтэй байдаг байна. Энэ удаагийн шалгалтын явцад 8 аж ахуй нэгж 2 иргэнийг нийт 4 сая 970 мянгаар торгожээ. Зөрчлүүд дотор хамгийн ноцтой зөрчил бол шатхуунаа ил савд хадгалсан явдал байжээ. За ил сав бүхий шатхуун түгээх станц нь бол иргэдийн аюулгүй байдал болоод гал техник технологийн аюулгүй талаас бол нэлээд осолтой ийм аюултай нөхцөл байдлыг үүсгэхээр ийм шатхуун түгээх станц байгаа. За ил барилттай шатхуун түгээх станц үйл ажиллагаа явуулж байна гэдэг маань нэгдүгээр тухайн орчиндөө бол маш их ууршилт явагдана шатхууны. Тийм учраас гал гарахгүй байх тийм нөхцөл бол нэлээд хэцүү. Одоогийн байдлаар ил шатхуун хадгалах савтай станцуудаас Сод Монгол 5 магнит рейд 1 байгаа юм байна. Даалт болгох явц нь их мөнгө шаарддаг. Гэхдээ бид жилийн дараа гэхэд даалт болгож мэрэгжлийн хяналтын газрын үүрэг даалгаврыг биелүүлнэ гэдгээ мэдгдлээ.